дэлхийн зам тээврийн газар зүйд 2 цагийн хичээлийг багш нь зааж хүргэж байна. За, хичээлээ эхлэхээс өмнө хэдүүлээ дараах бичлэгийг үзэж анхааралтай сонсъё. Зам тээвэр нь материалын баялагийг үйлдвэрлэдэггүй боловч ачаа бараа, хүмүүс мэдээллийн орон зайн шилжих хөдөлгөөний хэрэгсэл болдгоороо аж ахуйн өндөр ач холбогдолтой. Зам тээвэр нь бит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зөөж тээвэрлэдэг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг онцлогтой. Хот суурин газар үйлдвэр, орд газруудыг холовсон дүт зам барьж байгуулах нь зам тээврийн хөгжлийн гол зорилго юм. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын алинд ч хамгийн оновчтой байдлаар тээврийн сүлжээг бий болгодог. Жилдээ дэлхийн хэмжээнд 1 тэрлэн зорчигч 100 тэрбум тонн ачааг тээвэрлэж байна. Зам тээврийг хөгжүүлэхэд байгалийн хүчин зүйлс ихээхэн нөлөөтэй. За, үүнд ирлээ. Өндөр уул хоорондын хөндий, уул хооронд нөхөлж түнэл гаргах, уул хоорондын хөндийд гүүр барих зэрэгт хамаарна. За, ус зүй. Далаа тэнгисийн тээвэрт маш чухал нөлөөтэй. Панам, Суэцийн сувг гаргах, өргөн урс ихтэй гол мөрнүүдэд болон нууруудад ачаа зорчигчийг тээвэрлэх. Уур амьсгал, температур, зовлон салхины чиглэл, салхины хур тундас зэрэг нь голлох хүчин зүйлс болдог. Зам тээврийг автозамын тээвэр, төмөр замын тээвэр, дамжуулах олон тээвэр, цахилгаан тээвэр, усан замын тээвэр, агаарын тээвэр гэж ангилдаг. Дэлхийн дээр тээвэр тус бүрийн эзлэх хувийг доор харуулсан байж байна. Автозамын тээвэр 9.5%, төмөр замын тээвэр 15%, дамжуулах хоолойн тээвэр 12%, усан замын тээвэр 61%, агаарын замын тээвэр хамгийн бага буюу 2.5%-ийг тус эзэлдэг. Автозамын тээвэр. Орон нутаг, хот хооронд зорчигч ба бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Ачаа барааг богино зайд, богино хугацаанд зардал багатай хэрэглэгчдэд шууд тээвэрлэн хүргэдэг онцлог давуу талтай. Автомашины үйлдвэрлэлийн хөгжлийг даган үүссэн дэлхийн зорчигч тээврийн 80%-ийг тээвэрлэдэг. За, дэлхийн автозамын сүлжээний зургийг хавсаргаж өгсөн байна. За, эндээс хүүхдүүдээ дэлхийн автозамын сүлжээгээр нягчил ихтэй улсууд болон дэлхийн автозамын сүлжээ нягчлалт багатай бүс нутгуудыг харьцуулж үзэх боломжтой. Агаарын тээвэр. Хүн болон овор багатай амархан муудаж гэмтдэг барааг хурдтайгаар хол зам тээвэрлэх ашигтай. Олон улс болон дотоодын тээвэрт зорчигч тээвэрлэхэд голлох байр суурийг эзэлдэг. Япон, Австрали, Финландын агаарын тээврийн компаниуд дэлхийг тэргүүлдэг. Нисэх онгоцны үйлдвэрлэлээр Америкийн нэгдсэн улс тэргүүлдэг. Олон улсын агаарын харилцаанд 1000 гаруй нисэх буудал үйлчилж байна. Бөмбөрцгийн их тойргийн ном нь гадаргууд ирэх 2 цэгийн хоорондын хамгийн богино зам юм а. За, энэ шин чанарт тулгуурлан хамгийн дүт агаарын замыг тооцоолж болдог. За, жишээлбэл зураг 6-д Нью-Йорк хот болон Москва хот хоорондын хамгийн богино замыг харуулсан байна. За, уг хотууд нь хоорондоо 7540 км-ийн зайтай оршдог. За, дэлхийн агаарын тээврийн сүлжээний зургийг ажиглаж агаарын тээврийн нягчлалтанд харьцуулалт хийгээрэй. Төмөр замын тээвэр. Төмөр зам тавихад ирлээ, гадаргын налуу ихээхэн нөлөөлдөг. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн их хэмжээний ачаа бараа болон бүтээгдэхүүнийг зөөх, зах зээлтэй холбох, хот суурин газруудыг холбоход ихээхэн чухал үүргийг үүсгэдэг тээврийн төрөл юм. Төмөр замыг анх барьж байгуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг боловч байгаль цагуурын нөхцлөө шалтгааллахгүйгээр тээвэрлэлт хийдгээрээ давуу талтай.
Дэлхийн 140 гаруй оронд хамаарах төмөр замын нийт урт нь 1.3 сая км хүрдэг. Төмөр замын сүлжээгээр Америкийн нэгдсэн улс, Оросын улбаны улс, Канада, Хятад, Энэтхэг, Австрали, Герман, Аргентин, Франц зэрэг улсууд тэргүүлдэг. Төмөр замын дэвшилд гарч буй нэг дэвшил нь өндөр хурдны галт тэрэг юм а. За жишээлбэл Японы өндөр хурдны галт тэрэг нь нэг цагт 515 км замыг туулдаг байна. За энд дэлхийн хамгийн урт төмөр замын сүлжээний зургийг харуулсан байна. За мөн дэлхийн төмөр замын сүлжээний зургийг тусралтаар харуулсан байна. За эндээс дэлхийн төмөр замын сүлжээний нягчлалт аль бус нутгуудаар их байна. За аль бус улс оронд сүлжээний нягчлалт бага байгааг харж харьцуулт хийгээрэй. За төмөр замын тээврийг бол ногоон тогтолцоо гэж үздэг. За энэ нь болохоор 1 км зам тутамд зарцуулах эрчим хүчний хэмжээ хамгийн бага байдаг учраас ногоон тогтолцоо гэж үздэг байна. Усан замын тээвэр. Усан замын тээвэр нь их хэмжээний удаан хадгалдаг бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар тээвэрлэх боломжтой тээврийн төрөл юм а. Усан замын тээвэрт цаг уурын үзэгдэл ихээхэн нөлөөллийг үзүүлдэг. За жишээлбэл өмнөд хятадын тэнгис болон Энэтхэгийн далайгаар мусааны улирал тээвэрлэлт хийх нь эрсдэл өндөртэй байдаг. За энд далайн тээврийн зохилго чиглэлүүдийг харуулсан байна зурагт. За Монгол улс хэдийгээр далайд гарцгүй улс орн боловч за олон улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйлчлэгээ үзүүлэх эрх авч үйл ажиллагаагаа үзүүлж байна. За мөн дэлхийн усан замын сүлжээний зургийг авсралтаар өгсөн байна. Харьцуулт хийж ажиглаарай. За усан замыг ярихдаа зайлшгүй дэлхийн томоохон усан сувг болох Суэцийн сувг, Панамын сувгийг авч үздэг. За далай тэнгисийн татрал төрөлттэй холбоотойгоор далайн бомтыг оновчтой газар зохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгардаг. Африк болон Аз ТВ-г зааглаж мөн холбосон Суэцийн сувгийг анх 1869 онд барьж байгуулж байжээ. За уг Суэцийн сувгийг барьж байгуулснаар за Европоос Аз ТВ хүртэл, Аз ТВ-с Европ ТВ хүртэл аялахдаа Африк ТВ-г тойрдог байсан бол за үнийг товчилж 6000 км-ийг зайг нэмдэг болсон. Уг Суэцийн сувгийн маань нийт урт нь 193 км, за 24 метрийн гүнтэй, 34 метрийн өргөнтэй. За Панамын сувг. Хойдгүй өмнөд Америкийг заагласан Панамын сувгийг анх 1914 онд байгуулсан. За Номхон далай болон Атлантын далайг холбож байдаг уг сувг нь усан замын стратегийн хамгийн чухал ач холбогдолтой сувг юм а. За Панамын сувгийн нийт урт нь 65 км, за хаалттай хэсгийн нийт дөрөв нь 34 м. За энэ Панамын сувг орших Панам улсынхаа нутгийн орлогын ихээхэн хувийг нь бол Панамын сувг ашигласны төлбөрөөс бүрдүүлдэг. Дамжуулах хоолойн тээвэр. Дамжуулах хоолойн тээвэр нь алс хол зайд газрын тос байгалийн хийг тээвэрлэдэг. Мөн хот суурин газарт дулааны цахилгаан станцаас халаалт, халуун, хүйтэн ус, цэвэр ус, за усан бохир ус мөн хаягдал усыг зайлуулахад хэрэглэдэг. Маш их ач холбогдолтой өргөн царгуурыг хамардаг тээврийн хэрэгсэл юм а. Тээврийн төрөл юм. За дамжуулах хоолойн болон газрын тос олборлолтын сүлжээний зургийг доор өгсөн байна. За дамжуулах хоолойн тээвэрлэлтийн нягчлалтын дэлхийн газрын зурган дээр ажиглалт хийгээрэй. За
дэлхийн тээврийн замын нийт уртаар тэргүүлэгч орнууд. За энд дэлхийн тээврийн замын нийт уртаар тэргүүлэгч орнуудыг баруун өнгөөр зурж үзүүлсэн байна. За 1-р Америкийн нэгдсэн улс, за 2-т Хятад улс, 3-т Энэтхэг, 4-т Бразил, 5-т Япон улс, 6-д Канада улс, 7-д Франц улс, 8-д Орос улсын улсыг тус тээврийн уртаар, тээврийн замын нийт уртаар тэргүүлэгч орнууд үздэг. За сурагчдаа энэ 2 цагийнхаа агуулгыг баттгаад дараах дасгал даалгавруудыг хийж гүйцэтгээрэй. За сурах бичгийн 106 болон 112 дугаар хуудсанд байгаа 9 дасгал даалгаврыг энд хавцгаруулж өгсөн байна. Мөн газрын зурагт дэлхийн зам тээврээр тэргүүлэгч улс орнуудыг олж дасгалын зурагт тэмдэглээрэй. За авто тээврээр тэргүүлэгч улсууд болох Америкийн нэгдсэн улс, Мексик, Латин Америкийн орнуудыг авто замын тээврээр дасгалын зурагт, агаарын тээвэр болон үйлдвэрлэлээр тэргүүлдэг Америкийн нэгдсэн улс, Франц, Герман, Их Британи, Испани улсууд. Усан замын тээвэрт тэргүүлдэг улсууд болох Япон, Орос, Хятад, Сингапур, Америкийн нэгдсэн улс, Канада улс. Төмөр замын тээврээр тэргүүлдэг улсууд болох Америкийн нэгдсэн улс, Канада, Орос, Энэтхэг, Хятад, Франц, Герман, Бразил улсууд. Дамжуулах хоолойн тээвэрлэлт уртаар тэргүүлэгч улсууд болох Орос улсын улс, баруун Европын улсууд болох Их Британи, Франц, Герман улсуудыг дэлхийн дасгалын газрын зурагт өнгөт дэвсгэрийн аргаар тэмдэглэж өгөөрэй. За дэлхийн дасгалын зургийг 2 янзаар хавсгаргаж өгсөн байна. За мөн дээрэс нь бүлэг сэдвээ баттгахын тулд дараах бодлогуудыг бодоорой. Анхаарал хандуулсанд баярлалаа.